За хүндээ хөрөнгө оруулахын төлөө ажилтдаг HR-ууд суулсан байгаад их баяртай байна. Ер нь би маш олон компанид дамжиж ажиллаж байсан. 20 орчим компанид ажиллаж байлаа. Тэгээд ер нь компаниудын ажлын байрны зарууд хоорондоо их адилхан байдаг. Компаниуд бүгд л өндөр шаардлага тавьсан заруудыг ажил хайгчдад зориулдаг. Тэгэхээр ер нь яг л сохроор сонгохтой яг адилхан байдаг гэх юм уу да. Тэгэхээр компаниуд ер нь яг л лого шиг л лого л байдаг. Яг ингээд тэр компаниг яг таних мэдээ ойлгоё гэхээр ямар ч боломж байдгүй. Зөвхөн лого л байгаад байдаг. Тэнд ямар хүмүүс ажилт юм бол, ямар орчин байд юм бол, ямар соёл байд юм бол гэдгийг мэдэх ямар ч боломж байдаг. Компаниуд нэг л том юм шилэн ханууд байдаг. Гой шилэн хан, гой тоосон хан байдаг. Компани тэр ханны цаана юу болж байгаа юм бол компанид орохоос өмнө тэр компанитай танилцсан ихээр бас ямар ч боломж байдаг. Тэгэхээр мөн л ялгаагүй сохроор сонголт хийх хэрэг болдог. Мөн компаниуд зүгээр л компани талаарх мэдээллийг цуурхал, ховжив, тэр компанид хийдэг гэсэн, тэр компани ингэдэг гэсэн гэдэг шаран мэдээлэлээр тэр компанийг төсөөлж идэг. Яг жинхэнэ үнэн бодит компани дотор яг юу өрнж идэг, ямар үйл явц өрнж идэг, тэр компани ер нь ямар гоё залуучууд ажилт юм бол, ширээн ямар байд юм бол, ороод очиход ямар орчин өгдөлт юм бол гэдгийг мэдэх бас ямар ч боломж байдгүй. Тийм учраас ажил сонгож байгаа хүмүүс маань яг л ингээд тодорхойгүй нөхцөл байдалд сонголттой байдаг гэсэн үг. Яг л сохроор эсвэл дурладаг ч юм уу. Тэгээ яг бодож ирснээс нь тэр компани их өөр байдаг. Тийм учраас Монголд ажлын байрны шилжилт хөдөлгөөн 40% их буюу дэлхийд дээр хамгийн муу үзүүлэлттэй байгаа. Энэ бүхэн яагаад өрнөд байна вэ гэхээр компаниуд яг л адилхан ажлын байрны зарууд нь хоорондоо ямар ч ялгаа байхгүй. МСС ч бай, шунхлаач бай. Яг л шаардлага нь яг адилхан байдаг. Дандаа өндөр шаардлага тавьдаг. За тэгвэл ажил хайгч надад та нар өндөр шаардлага тавьж байгаа юм чинь би компаниудаас бас өндөр шаардлага тавьмаар байна шүү дээ. Танай орчны чинь би үзмээр байна шүү дээ. Танай давуу талыг чинь би мэдмээр байна шүү дээ. Үнэт зүйлийг чинь мэдэж аммаар байна шүү дээ. Танай ажлын байрны заран дээр тэр тухай юу ч байхгүй шүү дээ. Би зөвхөн хэдхэн текст сайхан үлгэр зохиол уншиж шүү дээ. Компаниуд яагаад өөрсдийнхөө тэр мэдээллийг дотоод хамныхаа цаана болж байгаа зүйлийг ил гаргаж ажил хайгчид хүргэдэг юм байна. Би та нарыг тэр мэдээлэлээ бид нар түргээсэй гэдэг шаардлагыг тавьж шүү дээ. Би бас хариу надад өндөр шаардлага тавьж байгаа бол би буцаад компанидаа өндөр шаардлага яагаад тавьж болдгоо? Надад юу хэрэгтэй байна вэ гэхээр тэр компани орчин нь юу юм бол, соёл нь юу юм бол, ямар залуучууд ажилт юм бол, ямар хүмүүс байд юм бол, ажилласан хүмүүс нь ямар сэтгэгдэлтэй байд юм бол би маш олон зүйлийг мэдэж авахыг хүсэж шүү дээ. Яагаад ажлын байрны зартайгаа тэр мэдээлэл чинь байхгүй байгаа юм бэ? Тэр чинь байхгүй болохоор компаниуд бүгд л сохроор дурлж, сохроор итгэж, сохроор найдаж тэр сохолд дурлал нь магадгүй ингээд яг л над шиг олон компанид амжихад олон сохор сонголтыг хийх хүргээд байна шүү дээ. Тийм учраас технологид ч гэсэн шинжилэл байдаг шиг хүний нөөц бүрдүүлэх энэ аргачлалтай ч гэсэн шинжилэл хийцгээе л да. Энэ нэг зар тавиад сонин дээр веб дээр зар тавиад хүний нөөц хайдаг. Энэ чинь аль веб 1.0 үеийн технологи шүү дээ. Онлайн орчинд компанийгаа бүрэн илэрхийлэх видео, анимашн, фото бүх төрлөөр компаниа бүрэн илэрхийлэх, бүрэн танилцуулах, зөвхөн лого байгаад байгаа ш. Тэр логоны цаана ямар хүмүүс байгаа юм бэ гэдгийг харуулах тийм бүрэн боломжтой мэдээллийн асар гоё тийм боломж нэгтгэж байгаа ш. Тийм учраас хүнд ч гэсэн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ гэж байдаг шиг компани ч гэсэн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ, тэр хэрэгцээгээр өөрийгөө илэрхийлж хүмүүст компани ялгарлаа харуулах ёстой тийм цаг үе ирчээд байна. Яг энэ хэрэгцээн дээр үндэслээд
Энэ Мазалай програм зохиогдсон. Мазалай програм бол яг над шиг ийм сохор хүмүүсийн сохроор одоо компани талаар мэдээлэлгүй хүмүүст компани талаарх бүх мэдээллийг соёл орчин миний үгсэд байгаа тэр бүх мэдээллүүдийг хүргэж ажил хайгчдын нүдийг нээж байгаа. Мөн нэг л хэв маягийн компаниудын онцлог ялгарлуудыг харуулж байгаа ийм програм. Тэгээд сохор хүнийг ч гэсэн нүд оруулах чадaltaй тийм програм байгаамаа. Тэгээд уучлаарай би бол сохор хүн биш. Гэхдээ компаниуд намайг яг сохор юм шиг л одоо яг адилхан болгоод байна гэдэг үднэс би сохор хүн болсон. Тэгэхээр Мазалай бол хүмүүсийн одоо ажил хайгчдын нүдийг нээж байгаа. Мөн одоо ажил хайгчдад зөвхөн одоо хоорондоо яг л адилхан нэг юм хар гонжоо хүмүүссэн бүгд компаниуд нэг номын одоо тийм байдалтай байх юм шүү дээ. Тэр байгууллага өөрийн гэсэн имиж дүр төрх байгаа шүү дээ тийм үү? Азар үстэй бол үсээ хазаалгатай, цагаан цамцтай бол энэ цамцаа арагш ингээд шуусан ч болно шүү дээ. Тэгэхээр компани болгонд өөрийн гэсэн имиж дүр төрх байх ёстой. Түүнийгээ илэрхийлэх ёстой. Тэрнгээрээ нөгөө ажил хайгчтай бүгдээрээ татцгаая л та. Тэгэхгүй нөгөө нэг адилхан зараудаа тавиад байхаар чинь тэгэл яг л нөгөө хүний нөөцийн доктор сууршил ингээл багтай тийм нэг хүмүүс ингээл юу ч л ажиллаад үтчихий тийм юу ч л нэг ингээ ороод үтчихий гэдэг ийм л сохор зүйлээр ингээд яваад байгаа байхгүй. Тийм учраас өөрсдөө илэрхийлээч тийм байгууллагыг илэрхийлээч. Яг ямар гой залуучууд байдгийг, ямар гой одоо буудантай тийм ажлынх нь амралтын өрөө нь яг ямар байдгийг гэдэг тэр бүх зүйлийг дэлгэж яг л ажил хайгчдад өндөр шаардлага тавьдаг шиг ажил хайгчид бид нар ч гэсэн компаниудад өндөр шаардлага тавьж тэр мэдээллүүдийг бид нар аммаар байна шүү дээ. Тэгэхгүй веб дээр байгаа нэг 3-4 хүн тексттэй эсвэл ажлын байрны бүхэн шаардлагуудыг уншсанараа танай компани талаар 100% мэдээлэл авч чадахгүй шүү дээ. Энэ яг хэрэгцээн дээрээс Мазалай гэдэг энэ програм зохиогдсон байгаа. Тэгээд та бүхнийг Мазалай програмтай танилцахыг хүрж байна. Мөн энд оролцож байгаа бүх хүмүүст Мазалай програмыг 50% өнгөлтэй ашиглах хэрэг өгж байгаамаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Би хараа авчлаа.